Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр Java програмчлалын хэлээр хэрхэн тэгштгэл бодох талаар та бүхэндээ тайлбарлая. За өнөөдрийн бидний бодох тэгштгэл бол ийм тэгштгэл байна. Y тэнцүү 2x дээр нэмэх нь AB хасах нь 4-ийг үржих нь C гэсэн тэгштгэл байна. За энэ хүү тэгшгэлэн дээрээс нийт хэдэн хувьсгч байгааг бид нэр тоолох хэрэгтэй. Y, X, A, B, C гэхээр 5 ширхэг хувьсгч байна. Энэ 5 хувьсгчаа бүгдийг зарлаж өгөх хэрэгтэй болно. Int Y, A, B, C, D гэдэг. За ингээд тавлангийн зарлалчлаа. За энэ дээрээс хэдэн хувьсгч нь оролт болж ашиглагдах вэ гэхээр X, A, B, C гэдэг 4 хувьсгч нь оролт болж ашиглагдана. Y нь зөвхөн хариун дээр ашиглагдана гэсэн үг. За тэгвэл оролт болж ашиглагдах A, B, C, D хувьсгчүүдийн өгдлүүдийг хэдүүлээ. Компьютерийн гараас авахын өмнө эхлээд дэлгэцэнд өгдөө оруулна уу гэж хэвлэх ёстой байгаа. За print функц ашиглаж хэвлэе. За юу гэх нь add tog оруул. За цэг таслал. За дараа нь бид нэр одоо scanner функц ашиглах ёстой байгаа. Scanner функц маань шинээр зарлж өгнө. Scanner за UL гэж бичье. UL тэнцүү new scanner system in гэж бичнэ. За системийнхаа S бүсг нь бол томор өчгөө бол ажиллахгүй. За үүнийхээ дараагаар бид нэр A бүсгчээ зарлж авна. A тэнцүү UL цэг next in функцаар авна өгдлөө. За энэ мөр маань ажиллаж байгааг үгүй ажиллаж үзье. За интернетийн хурдаас хамаарат өгд маань уншиж хэвлэгдэх ёстой байгаа. За A5 оруул гэж байна. За оруулж болж байна. За одоо хэдүүлээ B5 оруулвал төрөний мөрөд хавчин system out print line гээд B5 оруул. За тэнгуут B тэнцүү UL цэг next int функцаа дахиад зарлж өгнө. За одоо C5 оруул гэвэл system out print C5 оруулаа. C тэнцүү UL цэг next int функцаа бичиж өгнө. За дараа нь D5 оруул. За ингээд D тэнцүү UL цэг next int функцаа бичиж өглөө. За одоо тэгшгэлээ бодно. Ер нь бол яг хоо математик дээр бид тэгшгэлийг Y тэнцүү 2x дээр нэмэх нь AB хасах нь 4c гэж бичдэг бол энэ тэгшгэлийг бид нэр програмчлалын хэлэн дээр бичихтэй дараах хэлбэрээр бичиж өгнө. За үүнд юу гэж бичих вөхөр Y тэнцүү 2-ыг үржих нь x. Нэгсэндээ 2x гэж хувьсгч байхгүй учраас 2-ыг үржих нь x гэж бичнэ. За дээр нь нэмэх нь AB гэдэг маань AB гэсэн хувьсгч болчих учраас A-ийг үржих нь B гэж бичнэ. Дараа нь нэмэх нь энэ 4c гэдэг утгаа бичнэ. 4-ийг үржих нь c гэж бичнэ. За тэгшгэлийг бол ингэж бичих хэрэгтэй байгаа. За үр дүнгээ хэвлэхдээ бид нар болохоор түрүүний system out print line функцаа бичиж өгнө. За одоо энэ дээр яг энэ тэгшгэлийн хэлбэрээр хэвлэгдэх утгыг бол хэвлж үзүүлье. Y тэнцүүгээд бичлээ. За одоо нэмэх нь тийм үү 2. За тэгээд үржих нь за нэмэх нь гээд одоо энэ дээр нэг үрж тэмдэг авчээ. За одоо Y-ийн утгыг X-ийн утгыг аваад за нэмэх нь одоо энэ дээр нэмэх тэмдгээ оруулж ирнэ. За одоо яах нь вэ? Энэ дээр нэмэх нь гээд A-ийг A утгаар оруулж ирнэ. Одоо нэмэх нь за энэ болохоор яг ингэж нөгөө 15 дугаар мөр шиг хэвлэгдэж харагдах хэсгийг маань бичиж байна. За үржих нь гээд яах нь нэмэх нь B. За нэмэх нь одоо сүүлийнх 4-ийг үржих нь гээд за нэмэх нь C утгаа авна. За үүний дараа одоо нэмэх нь нөгөө хариугаа бичих ёстой байгаа. Тэгээд сүүлд нь яах нь нэмэх нь Y гэж бичээд за тэгээд хамгийн арын мөрөн дээр бид нэр энэ хамгийн арын
мөрөн дээрээ бид нэр яах вэ гэхээр цэг таслаа бичиж өгнө гэсэн үг. За үүнийхэн дараа одоо цэг таслаа бичсэн учраас одоо ажиллаж үзье. За энэ гарсан алдаага хянаатах x дээр алдаа гарсан гэж байна. 2-ыг өрчих нь x гэж байна. x ABC D-гээ илүү авсан юм байна шүү. За манай хагуучтараа энэ дэр багш нь алдаа гаргасан байна. За эхлээд ингээ D-гээ x болгочих. За тэгээ энэ дээр D-г авчи. За одоо тэгвэл ажиллана. За тоог оруулж ийн. То маань 45. B то маань 4. C то маань 7. X то маань 8. За энэ төр дарлаа. Үр дүн маань 2-ыг өрчих нь x гэдэг нь 2-ыг өрчих нь одоо 8. За нэмэх нь 45-ыг өрчих нь 4. За өрчих нь 7. Тэнцүү 224 үүсгэсэн байна. За энэ дээр нэг алдаа гарсан байх шүү. Багш дахиадсаа энэ x тоогоо оруул гэдэг d тоогоо x тоо оруул болголоо. За энэ дээр бас нэг алдаа гарсан байна. Энэ дээр нөгөө 4-өөс хасах гэдэг утгаа оруулж ирээгүй байна. За тэгчлээ дээш нь харъя. Тий хасна тийм үү. Энэ дээр нэмгэн нэгэд ботцсон байна. За энэ дээр одоо хасах нэгэд ингэж бичих нь байна. За одоо ажиллаж үзье. За одоо оруулж үзэхээр a тон 6, B тон 4, C тон 5, за x нь 7. За ингэх юм бол 2-ыг өрчих нь 7 буюу 2x дээр нэмэх нь AB гээд 6-ыг өрчих нь 4. За дараа нь хасах нь 4-ыг өрчих нь 5 буюу 4x тэгтэл маань гарсан байна. Ингээ хариу нь 18 гарсан байна. За энэ хариу маань өмнө гарч байгаас шалгаж үзэж болно. 2 7 14 14 дээр 6-г 4-жүүлээ 24. За ингээд энэ 20-ыг хассан байна. Нэгсэндээ 14 дээр 20-ыг нэмэхээр хэд байх вэ? За нэм хас үйлдэлийнхаа баримжаагаар харах юм бол эн чинь дараалалаараа гэлээ бодох хэрэгтэй байгаа. 24-өөс 20 асаад 4 гараад 4 дээр 14 нэмээд 18 гарнаа. За ингэж бол програмчлалын JavaScript хэлэн дээр бид нэр дараах y тэнцүү 2 дээр нэмэх нь 2x дээр нэмэх нь AB хасах нь 4x нэгтгэлийг бодлоо. За үндсэн код маань энэ дээр бүтнээрээ харагдаж байна. За та бүхэндээ кодоо бүтнээр нь харуулъя. За ингээ өнөөдрийнхөө видео бичлэг хахад хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувгад таалагддаг бол бичлэгийг маань лайк дарж дэмжээрэй. Мөн subscribe хийж биднийг дагаарай. За мөн бичлэгийг маань share хийж түгээгээрэй. За тэгээд бичлэг маань таалагдсан бол сэтгэлийн багахан ханд өргөөрөө баярлалаа баяртай.